one trophy. An incredible performance from this team, that they have death beyond measure. These fights just keep going their way. Over 100 eliminations. Ladies and gentlemen, your 2023 PMGC champions. Here's a goal for Mongolia. Mongolia at the top. The only team that can take them down from here comes from Mongolia as well. Your consistency is unmatched, a well-deserved victory. It is time to invite our first place winners, your 2023 BMGC champions. Сайн мэдсэн Twisted Mind цогийн тоглогч Godson. Би багтаа л ер нь жоохон сахилгагүй хөхтэйсэн. Ээж ер нь хичээл рүү нэлээд шахдаг байсан. Тэгээд шахдаг болохоор бас гайгүй онцордог байсан. Тэгээ багтаас жоохон хөдөлгөөтэй сахилгагүй хөхтэйсэн. Тэгээд айгүй тийм шооч хөхтэйсэн. Багтаа ер нь гэртэл л өссөндөө тэгээд эмээ өвгөх руугаа тэгээд амралтын өдрөөр очиод хоол мал идэх ч юм уу тиймэрхүү байсан. Тэрнээс өсөд үед гэртэл л байдаг гэсэн. Тэгээд бага ангитай болохоор гэр бол байдаг гэсэн. Тэгээд хичээл тараад өвгөндөө хальт байж байгаа. Тэгээд өөрөө наав ээж ирээд авдаг гэсэн. Би яг дунд ангиас хөл бөмбөг аягүй сонирхож эхэлсэн. Хөл бөмбөгийн тэмцээнд клубт яваад тэмцээнд орж марж исэн. Хөл бөмбөгийн хоббитаас. Тэгэл тэр хоббиноос шууд PUBG руу шилжээл. Яг бүр жоохондоо л тэгэл хүүхдүүдэд адилхан цагдаа магтаа болно л гэж боддог ус. Тэрнээс хойшоо тэгэл би чинь 10 дугаар ангиас хойшоо яг мэрэгжлийн тамирчин ингээ явцсан. 11-ээс хойшоо. Тэгээд тэрнээс хойшоо ер нь их тийм юм бодхоо болцсон шүү дээ. Гэрийнхнаасаа гэвэл игчдөө хоёртойгоо л татанд аав ээж ажилдаа явждаг гэсэн. Тэр хоёртой үлддэг гэсэн болохоор тэр игчдөө хоёртойгоо ер нь татна. Манай гч наваа ер нь сайн ойлгодгоо. Би тэгээд ер нь яг их тийм өсвөр насндаа bootcamp гэдэг гэрээсээ олдсон болохоор бас яг тэр үеэсээ тэр үе хүртэл игчдээ хоёртойгоо яриад байгаа. Тэрнээс хойш жоохон хол алдсан гэх юм. Утсаар л нэлээд холбоотой байдаг гэсэн. Тэгэл заримдаа гэрлүүгээ нэг очиж хоолмол ичээл. Тэгэл тиймэрхүү л байдаг гэсэн. Тэгэл ер нь тэндээ тэгээд дасчаар гэртээ иш бүгдтэй байл санагддаг гэсэн. Тамирчин боллоо гэж бол хэлж үзэж байгаа юм байна. Анх яг тэр нэг Дубай явахад л хэлжсэн. Би ингээд Дубай явахаар алчлаа гэдгсэн чинь нэг тийм тоглож байгаа маягаар хүлээж авчихсан анх. Тэгэл яг тайлбарлаж хэлээл яасан чинь тэгэл бүх юм маань бэлдэж өгөөл тэгэл явуулчихсан да. Тэгэл тэрнээс хойшоо өдийг хүртэл дандаа миний тал зогссон чи дандаа намайг дэмжиж ирж байгаа. Гэрийнхнээс гэвэл бүгдээрээ л аягүй сайн дэмждэг. Бүгдээрээ яг зургатныхаа орд сууж байгаад хамт үздэг гэсэн. Тэгээ одоо хүртэл тэмцээр байгаа. Тэгээд бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ гэрийнхэнтэй ярьдаа шүү. Яг анх бол тийм хэцүү санагддаг юм гэж байгаагүй. Ягаад гэвэл яг хүслээрээ тэр тоглоомыг тоглоод мөнгө олоо явж байгаа болохоор хэцүү юм гэж бол санагдав. Тэрсээ ингээ мэдрэгдэж байгаагүй. Тэгээд яг яг ингээ ухаад гүн гүнзгий бодвол ер нь эрүүл мэнд дээрээ л ер нь авчирч байгаа гэж бодож байна. Тэр нүдний хараа, нуруу, гэмөхийн удаан суулттай тоглоно. 5-6 цаг тасралтгүй сууж тоглоно гэл. Тэгэхээр ер нь тэр талаас л хөлтэй ах. Тэгээ бас боловсрол аж боддог. Хэрэг жоох настай. Би мэрэгжлийн тамирчин болоод их сургуультай сураагүй. Тэрнээс 10 жилийн бол сураад төгссөн ийш өгцөн. Тэгээд ер нь харамсаж ирсэн удаа гэвэл ер нь байх гэдэг. Сурахад оройтдаг гэдэг. Steam PUBG-г анх үзээд тэгээд ер нь энэ тоглоомыг утсан дээр харуул тоглоно доо гэж бодоод явжсэн. Тэгээд гинт гараад ирсэн. Хятад version гэж анх гарч иржсэн. Тэрийн анх Android утсаараа нэг өөр app дээрээс татчихсан. Тэгэл тэгжил ер нь PUBG-ээр орж иржсэн да. Тэгэл удахгүй байсан чинь global version гэж орж ирэл. Тэгэл PUBG-роо гуйсан да. Надад яг зааж өгчсэн гэж бол байхгүй. Би яг Steam PUBG-гийн бичлэгнүүд, клипүүд айгүй их үздэг байсан. YouTube-ээр тэгэл тэндээсээ ер нь тэгээд нэг тийм ойлголт авцсан. Тэгээд анх ер нь дүүтэйгээ хамт нэлээд тоглодог гэсэн. Яг ойлоо нийлжэл хамт сууж алдгалт гэсэн. Би нэг 15, 16 таа. Манай дүү чинь надаас 5 насаар дүү гэхээр 10 таа байсан юм. Манай дүү бас айгүй сайн тоглодог. Одоо ч гэсэн тоглодог. Энэ бас олон тоглоомд авьяастай. Counter, Valorant, PUBG Mobile, email гэл. Энэ олон тоглоомд тоглодог. Бүгдэн дээр нь л авьяастай харагддаг. Яг нь миний хувьд бол баяртай байна. Гэтэ зөвхөн надаас хамаарахгүй бас тэр үний одоо аав ээж хоёр
Монголын шийдвэр бас чухал болохоор би бол ер нь дүүгээ дэмжнэ. Хэрвээ тийм нэг бол гэтээ ер нь тэхгүй баха. Энэ хичээлээр нь явуулах сонирхолтой байж гэр. Энэ барыг тэгээ шийдэгдсэн байгаа. Анх тэр үе чинь баг гэж калан гэж явдаг байсан. Тэгээд нэг өдөр Facebook-ээр тийм PUBG-ийн групп байдаг мэдээд тэгээд тийшээ н ороод тийм калан байдаг гэж мэдчихсэн. Тэгээд явж байгаад анх нарж байсан. Wolfpack гэдэг нэг калан байсан. Тэгээд тийшээ орчихсон. Орсон шалтгаан нь болохоор миний үед тэр үедээ FPP төрлийн нэлээд тоглодог байсан. Тэгээ яг тэр калан болохоор яг тэр FPP төрлөөр тоглодог калан байсан болохоор тийшээ анхаарчихсан. Тэгээд тэрнээсээ цаашаа WMG, Newchance, Zeus гэдэг явсан. Тэгээд анхны тэмцээн бол зөвхөн онлайнаар болдог тэмцээн байсан. PUBG дөнгөж анх гараад 6-7 жилийн өмнө Монгол зохиогддог зөвхөн такстай тийм оройны 8-аас болдог 3 map тэмцээн байдаг. MMC гэдэг байсан. Тэгээд тийм тэмцээнд л орж ирсэн да. Тэгээд тэр үедээ бол анхных болсон болохоор жоохон сандарч ирсэн. Яг Hacienda гэдэг газар буугаад яг 1 эсрэг 4 нэг 2 сумтай шитгэнээр 1 эсрэг 4 хийжсэн санаж байна. Анх бол ер нь зөвхөн хоббигоор тоглодог байсан. Хоббигоор тоглодог гэсэн тэр яг аль бисний тэмцээнүүдэд ер нь том байр эзэлж исэн. Бүсээсээ л Newchance гэдэг багт байхдаа PMC өвс нэгээр шалгараад World League гэж болж ирсэн. Тийч орж ирсэн. Тэгээд эндээсээ цаашаа дэлхийн аврах болж ирсэн тэр өвөл нь. Тэгээд тэр өвөл Zeus-ийн Ronnie ах маань виз нь Дубайд болж ирсэн. Яг тэр үедээ корона өдргээд бас бөө юм болж ирсэн. Тэгээд паспорт нь хугацаанд дууссан билүү нэг тийм асуудлаар явах боломжгүй болоод ундаг над руу бичээд тэгээд миний паспорт зүгээр байсан болохоор би явж ирсэн. Хамгийн анхны дэлхийн аврагт ороод 3-т орж ирсэн. Ер нь тэгэл яг тэрнээс л мэргэжлийн тоглогч гэдэг карьер эхэлсэн. Тэгэл Монгол дээр шууд bootcamp-д ороод цалин авч эхлэв. Яг анхны шат нь хэл тэндээс л дэлхийн авраг болох хүртэл процесс гэвэл тэндээсээ ер нь болох юм байна. Дэлхийн авраг болох боломж ер нь ойрхон байгаа байна даа л гэж бодож ирсэн. Тэгээд тэгж бодож ирсэн боловч бас дэлхийн авраг болох тийм амархан байгаагүй. 3 жилийн дараа нь 2 жилийн дараа л тэр явцаа дэлхийн авраг болж ирсэн. Тэгээд өөртөө дэлхийн авраг болсондоо аюу баяртай байдаг. Багийнхнаараа маш их бахархдаг. Тэгээ багийн ард ажилласан бас хүмүүсээрээ маш их бахархдаг. Бүгд сайн хичээж ажилласан болохоор тийм амжилтанд хүрсэн гэж боддог. Одоо нэг баг шүү дээ. Гэтэ багийнхнаараа бахархдаг шүү. Яг миний хувьд гэвэл одоо яг дэлхийн авраг авдаг үе. Тэр үед л одоо хамгийн өргөл үйлсэн махал гэж бодчих та. Тэгээ бас хүмүүсийн ярьдаг тийм prime goals гэдэг бас байдаг. Тэр үе нь болохоор бүр яг анхны дэлхийн аврагын дараа болж исэн Pimpel Zeus ах үед яг миний prime-ыг хүмүүс юм тэгж ярьд юм байл ажиглаад тахэр. За мэдээж одоо IC organization-ы доор тоглож байхдаа Zeus-ийг хайцэлж бид чинь яг тэр бүр яг Marshall даг үед бүр гоё юмсан баг. 2 давхар юунд амьдэрдэг байсан. Bootcamp бүр олуулаа бас тэр үед систем PUBG гээл амар олуулаа гэдэгс. Тэр үед л аягүй гоё гэдэгсэн та. Аягүй олуулаа болохоор тэгэл зөндөө олон зүйлийг бэлтгэлээ хийж яваад тэгэл чөлөө цагаараа дандаа хөгжилтэй гэдэгсэн. Тэгэл тэр үеийн дурсамжууд юм гоё санагдчихсан та. Яг нөгөө Дорак гэдэг чинь үзрээ. Тэрийг яг 8 гар сууж тоглолт гэсэн. Яг уланд 2 үлддэг. Тэр л нэр хөгжилтэй гэдэгсэн та. Яг 4-4-өөр баг болж байгаад 8 гар болоод тоглолт гэсэн. Тэгэл нэгээр татаал 5 мас айл тасчдаг. Тэрийг айгүй их тоглолт гэсэн. Ер нь үзэр айгүй их тоглолт гэсэн. Тэгэл PlayStation тоглоно, кино үзэн. Тэгэл сайхан орондоо орчол баахан боо алаал инээлтэл маазраал тэгжил өдрийн өнгөрөөд байсан да. Тэгээ ажуур мэдээж бэлтгэлээ. Хамгийн том зүйлээ ер нь биелүүлсэн. Дэлхийн авраг болох гэдэг амжилттай байдаг гэсэн. Гэхдээ зорилттой байдаг гэсэн. Тэрийгэ биелүүлсэн. Гэхдээ одоо биелүүлсэн гэдээ бас зүгээр суугаад байгаа биш. Бас одоо хүртэл одоо ер нь тэрнээсээ илүү хичээж байгаа. Тэгээд бас жоохон азгүйтэй байх шиг байна гэж дүгнэж байгаа. Тэрнээсээ илүү хичээж байгаа одоо. Зарим хүмүүсээс энэ хандсан болцсон гэдэг чиж байгаа. Тэгэл яг дотроо бол тэрнээсээ илүү хичээж тоглож байгаа. Энэ тоглооны тэгэл хамгийн дээд оргилон тэгэл дэлхийн авраг болохоор одоо хашаа дэлхийн авраг юм тэгж хэлж байна. Бас тэрний хөдлөөс хичээж байгаа.
тийм зорилготой байгаа. Анх тэр мэдээг сонсоод мэдээч айгүй их баярлсан. Тэгээд тэр олон хүн дундаас наваа сонгож байгаад бас баярлсан. Дээрээс нь нэмээд бас надад энэ айгүй нэг тийм гоё шинэ алхам болж байгаа. Тэгвэл би босод багийнхан даа эзэж багийнхан гişүүдтэй нэг баг болж тоглож үзэж байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэрүүгээр бас илүү надад гоё шинэлэг гоё санагч. Багийнхнаагаа мэдээд тэр нь тэгэл ойлгомжтой байсан даа ямар хүмүүс. Угсаал тэг би ч той Монголч той дэлхийн мэдэх хүмүүс байгаа. Тэгэл угсаа мондөг тамирчтай нэг баг болж байгаа юм байна. Тэгээд хичээл гэж бодсон да. Нэгч өөрчлөд байх юм бас алга бас яг угсаа тийм өөр организашн төлөвлөж байхдаа ч гэсэн угсаа Монгол улсын баг л гэж яваад улсаа төлөвлөж идэг байсан болохоор бас яг нэг тийм өөр хэсэг мэдрэмж байхгүй байна. Тэр шинэлэг байгаа юм нь багийн гişүүдтэй өмнө хавд баг байж үзээгүй хүмүүстэй баг болоод дорж байгаа л ер нь надад айгүй гоё шинэлэг гоё алхам болж байна. За энэ сэд оролцож байгаа Монгол улсын шигшээ багийн тамирчин Годлс байлаа. За тэгээд та бүхэн манай багийг дэмжээрэй. Баярлалаа баяртай.